Энэ удаагийнхаа бичлэгээр 2025 оны хайр дурлал төрлийн Our Fault буюу бидний алдаа киног товчлон ярьж өгөхөөр сонголоо. Хэрвээ та энэхүү киноны өмнөх 2 анги болох Миний алдаа, чиний алдаа ангиудынхын товчлыг үзэж амжаагүй байгаа бол би энэхүү бичлэгийн хамгийн ихний сэтгэл дээр тухайн товчлуудыг үзэх холбоосыг нь байрлуулчихъя. Кино үзэх агчныг илүү чанартай, илүү зөв сонголтоор баяжуулна. Месси. BBQ Chicken зөвгийн балтай жихэрлэг гэсэн 3 төрлийн амттай Месси будааны жигнэмэг. Кино үзэж байхдаа идэхэд тохиромжтой энэхүү снэк нь театрын орчинд байгаа мэдрэмжийг бүрдүүлж таны амралтын мөчийг илүү таатай болгоно. Месси будааны жигнэмэг нь 100% дээд зэргийн Japonica сортын будаагаар бэлтгэгдсэн премиум ангиллын эрүүл снэк юм а. Төмсний чипснээс өөр хөнгөн бөгөөд тэнцвэртэй амттай, шаржгансан өвөрмөц бүтцэн кино үзэх үед тухтай цэвэр мэдрэмжийг танд төрүүлнэ. Тэр тусмаа кино товчлол үзэхдээ Мессиг заавал бэлдээрэй. Учир нь жигнэмэг дуусахтал жинхэнэ кино эхэлдэг. Месси шин мэдрэмж. Ноа Эбизар аялж хамгийн сайн найз Женагийн хурманд оролцохоор явна. Энэ өдөр бол яагаад ч орхиж болохгүй онцгой өдөр юм. Явх замдаа Ноа Саймон гэх сэтгэл татам залуутай танилцах ба танилцсан мөчөөс хойш тэдний хооронд үгээр илэрхийлэмгүй холбоо үүсэв. Гэсэн ч Ноа түүнийг өөрийг нь сонирхож байгааг мэдэрсэн ч хит ойртож болохгүй гэж шийдэн Саймоны ойртох гэсэн бүхэл оролдлогыг няцаасаар. Энэ Ноагийн өнгөрсөн үеэсээ авсан шарах нь эдгээгүй хэвээр байгааг илтгэнэ. Онгоцны буудалд газартахад Жена Ноаг ухтан авч болох гэж байгаа хурмаа хүлээж дэсэхгүй догдолж байв. Хурмын бэлтгэл эхлэхэд Ноа хурмын дээр Женатай хамгийн ойр зогсох хүн гэдэг нь тодорхой болно. Энэ мэдээ түүнд гинтийн зүйл байлаа. Учир нь Ник Леоны хамгийн сайн найз нь болохоор Ник гарцаа байхгүй Леоны дэргэд зогсох хүн гэдэг нь тодорхой. Ноа найзууд нь Ник Ноа хоёрыг дахин ойртуулах зорилгоор энэ бүхнийг төлөвлөсөн гэж таамаглаад Женагаас ингэхгүй байхыг гуйна. Гэвч Ноагийн гуйлт талаар болов. Жена урт хугацаа өнгөрснийг бас аль аль нь түүний сайн найзууд болохыг хэлээд Ноаг ятгахсаар. Ноа амарч вайнанд хэвтэж хурмын өмнөх үдшилтэд бэлдэнэ. Үдшилэг эхлэхэд Ноа Никийг олж хараад өмнөх бүхэл дурсамжууд нь сэргэн харахгүй байж үл чадна. Ноа ойртож болохгүй гэж бодсон ч тэр хоёрын огтлолцол зайлшгүй зүйл байлаа. Гэсэн ч яг тэднийг өөдөөдөөс харсан байдалтай таарах үед Ник Ноаг огт хараагүй юм шиг л зөрж өнгөрнө. Энэ нь Ноад маш тухгүй мэдрэмжийг төрүүлэх нь мэдээж. Бүгд л аз жаргалтай нэмсэглэж байхад Ноа гүнзгий бодолд автсаар л. Хурим болох газар үжлэг болсон газараас маш хол байсан тул тэд машинаар явхаас өөр сонголт байсангүй. Харин Ноа найзуудынхаа машинд багтаж чадаагүй улмаас Никийн машинд сууж явхаас өөр аргагүй болов. Хурим болох газар руу явах замд тэдний хинэн ч ам нэхгүй байх ба тэд үе харц солилцсон. Тэдний нэгнийгээ гих мэдрэмж нь хүссэн хүсээгүй төрсөөр. Гэрлэх хосуудын бэлтгэлийг хийх үед Ник Ноа хоёрч мөн адил хамт алхах бэлтгэл хийн. Тэд нэг нэгэндээ ойртохгүй байсан ч Жена болон хурмын зохион байгуулагчид ятгаж шахснаар Ник Ноа хоёрыг ойрхон зогсов. Ноа Никтэй чөлөөтэй байх гэж хэд хэдэн удаа төрүүлж алхам хийдэгч Ник анзаарахгүй мэт аашилсаар. Оройн зоог дээр Ноа Ник руу харахгүй байж чадсангүй. Улмаар тэд нэг рүүгээ ихцлэн харж ширтэлцдэгч энэ нь хэдхэн секундэл өрнөн. Хурим чихэлж Жена Леон хоёр бөгжөө солилцож нэгэндээ амлалт өгснөөр тэд албан ёсоор гэрэллээ. Тэдний гүнсэлцэх үед Ноа Ник хоёр ч найзуудынхаа өмнөөс жаргалтай байв. Жена дараагийн гэрлэх хосыг ерөөх цэцгээ шитгэхэд тэр нь Ноагийн гар дээр бууна. Энэ үед Леон Никийг ятгах янзтай байх ба хосын бүжгийн үеэр Жена Леон хоёр Ник Ноа хоёрыг албаар бүжиглүүлв. Нэг л ойртож нэг л хүрлцэх үед өмнөх бүхэн сэргэж тэд шууд л дотн харилцаанд орно. Сэтгэл хөдлөл нь дарагдах үед Ноа Никтэй ярилцах гэж оролдов. Ник түүнтэй ярилцахыг хүсэхгүй хуцаа өмсөх үедээ Ноаг Майклтэй хийсэн зүйлийнхэн төлөө хизээч уучлж чадахгүй гэдгээ хэлнэ. Хариуд нь Ноа гарахтаа гэрлэн унтраачаарай гэж Никэд хэлснээр тэдний богинохон хугацааны халуухан харилцаа эргээд хөрлөө. Хурмнаас хойш сургуулаа төгссөн Ноа бүхэл төрлийн ажлыг хийх гэж оролдсон боловч нэг л бүтэл муутай байв. Бие шаргалгын газарт туслах ажил хийж бас ролькунаад танилцуулга тараана. Ажлаа хийж явахдаа тэрээр бүдэрч унснаар гараа гинтэсэн Ноа эмнэлэгт ирэхэд тэнд нь Майкл ажиллаж байв. Гэсэн ч тэд нэг нэгнтэйгээ таарсангүй. Майклийн амьдрал ч мөн тун таагүй байлаа.
Учир нь түүнийг өмнөх ажил дээрээ сурагчтайгаа холбогдож байсан гэдгийг эмнэлгийн дарга мэдсэн байх ба түүнийг үйлчлүүлэгчдтэйгээ орооцолдох эрсдэлтэй гэж бодож байгаа болохоор Майклыг ажлаас нь халах талаар зөвлөдөж байгааг түүнд хэлв. Майкл энэ бүх мэдээллийг Ник өгсөн гэдэгт итгэлтэй байлаа. Харин Ник өвөөгөөсөө өвлөж авсан компани тийм ч сайн удирдахгүй байгаа харагдана. Тэр ихэнх шийдвэрийг аавынхаа эсрэг хийснээс болж маш олон ажилчид халагдаж, үүнээс үүдээд Никийн компани ажилчдын ширүүн жагсаалттай нүүр тулжээ. Ноо ажлын ярилцлагад орохоор машинтай явж явах үед хажууд нь онгоцон таарсан Саймон гарч ирнэ. Саймон түүнийг таниад мэдлэх гэсэн ч өөртөө нь сэтгэнэд байна гэж бодсон Ноо түүнийг танилгүй дунд хурууга гаргах нь тэр. Ноо ярилцлага өгөх газраа очиод түүнээс ярилцлага авах хүн нь Саймон гэдгийг бас түрүүхэн таарсан мотоциклтэй залууч бас Саймон байсан гэдгийг мэдээд нүүр нь улайн. Саймон огтхон ч цааргалсан шинжгүй нөхөрсөг ярилцаж ямар ч эргэлзээгүйгээр Ноаг ажилд авав. Ник одоо Софиятай болцож байгаа. София Лондонд хэсэг үлдэхэр болсноо хэлэхэд Ник ч зөвшөөрөв. Тэдний харилцан ярианы дундуур София хурман дээр очиод Ноатай таарсан эсхийг асуухад Ник баг зэрэг хүйтэн хүндий байдлаар "Тийм" гэж хэлээд араас нь "Бараг л юм яриаггүй" гэж хэлнэ. Ник ажлын цагаараа ч Ноагийн сошиал хаягийг нь шалгаж оруулсан зурагнуудыг нь үзнэ. Ажил дээр нь ноцтой зүйл ярилцаж байх үед ч түүний бодол хаа нэгтээ тэнсээр. Никийн шийдсэн дараагийн шийдвэр нь Софиятай харилцах харилцаагаа албан ёсны болгох. Энэ шийдвэр Софияд ч тэр Никт ч тэр ашигтай. Ялангуяа Софиягийн эцэг сонгуульд нэр дэвшиж байгаа энэ үед охин нь албан ёсоор Никийн зэндааны хүнтэй үерхэх нь сайн зүйл. Нөгөө талд Саймон Ноо хоёр дотносож байлаа. Бүх зүйл хурдан өрнөж тэд ч бас нэг нэгэндээ татагдах ба юмс хэтэрхий хурдан өрнөд байгааг анзаарсан Ноо Саймнаас баг зэрэг удаанаар эхлэхийг хүснэ. Учир нь Ноо одоохондоо шинэ харилцаанд ороход бэлэн биш байгаа юм. Саймон ч түүнийг ойлгож Ноаг хүлээхэд бэлэн байлаа. Маргааш өглөө Саймон хөрөнгө оруулагчид ирэх гэж байгаа болохоор бүх ажилчдаа өрөөнүүдэд цэвэрлэхийг даалгав. Саймон хөрөнгө оруулагчдад кофе зөөх хүнээр Ноаг сонгоход тоглож байгааг нь ойлгосон Ноо гар барилдаад ялагдсан кофе зөөе гэж хүснэ. Тэд гар барилдаж Саймон албаар ялагдж байх үед хөрөнгө оруулагч хугацаанаас төрүүлээд ирэх ба тэр хүн нь Ник байж таарна. Түүнийг харсан Ноо хөшиж орхив. Ник ирээд энд юу хийж байгааг нь Ноогоос асуухад Ноо энд ажилдаг гэдгийг хэллээ. Никийг энэ компани хувьцааг авсан гэдгийг мэдсэн Ноо "Би тэгвэл чиний авсан багцын нэг хэсэг нь юм байна л да" гэж ширүүхэн хэлэхэд тэднийг нэгнийгээ таньдаг гэдгийг ойлгосон Саймон багахгүй гайхав. Ник өрөөндөө заларч Саймонтай ярилцах үед Саймон тэднийг хойд ах дүүс гэдгийг нь мэдэж авна. Түрүүхэн инээж бас жаргалтай байсан Ноо одоо ингээд тааламжгүй бас тухгүй нөхцөл байдалтай болж хувирав. Дараагийн өдрүүдэд дарган л улсын хойно Ник Ноаг багахгүй зарж зовооно. Мөн тэр хоорондоо дотн харилцах Саймон Ноо хоёрт атархах шиг. Ноо Жинатай уулзах үедээ сэтгүүл эргүүлж Ник болон Софиягийн албан ёсоор үерхэж байгаа гэсэн мэдээллийг олж харав. Энэ мэдээ Ноагийн дотор харуул хуралдуулагч Ноо сэтгэл хөдлөлөө дарахыг хичээнэ. Үүнтэй зэрэгцэн тэрээр Майклыг олж харах ба Ноо олон бодлого түүн дээр очиод ярилцах гэхэд Майкл намайг ганцаараа гимн орхив гэж Ноогоос гуйн бас өөрийнх нь амьдрал сүрч байгаа шалтгааныг Ноотой хийсэн төрхөн зургийн харилцаанаас үүдсэн гэж хэлв. Мөн явхаас өмнө надтай уулзсан гэдгээ ахта битгий хэлээрэ гэлээ. Улмаар Никийг юу хийснийг Ноо баг саг гадарлана. Ноо шууд Никийн хуульч София руу залгаснаар София Майклд хийсэн зүйлүүдээ хүлээн зөвшөөрөхөд Ноо Майклыг одоо тайван орхихыг хүсэв. Хэсэг хугацааны дараа Мэги өөрийнхөө эцгийг Уильям гэж мэдсэн болохоор зочлохоор ирнэ. Мэги бие барьж бас дуугарч чадахгүй байх үед Ноо Мэгиг хөтлөөд түүнтэй тоглож охиныг инээлгсээр. Хоолны ширээний ард Ник Ноо хоёрын хооронд баггүй маргаан өрнөнө. Ноог Саймонтэй утсаар ярьж байгааг анзаарсан Ник "Танаа дараагаа ажлын цагаар утсаар яриад байна. Мэргэжлийн бос юм а" гэж хэлэхэд Ноо Саймоныг өмөөрч Никийг ч бас утсаар ярьдаг гэж хэлээд "Чи надад энд тушаал өгч чадахгүй" гэж хэллээ. Маргааш Ник өшөөгөө авч байгаа мэт ажилчид хоорондын нөхөрлөлд хатуу хориг тавина. Саймон үнийг өөртөө нь зөвлөлдөж байж шийдэх зүйл гэж Никт хэлэхэд Ник Саймоныг ажилдаа сайн биш гэж хэлээд өрөөнөөс гарч байх үедээ Ноотой харилцаатай байгааг нь мэдж байгаа шүү гэж далд утгаар хэлээд гарав. Гэхдээ түүний сүрдүүлэг мэт энэ үгс Саймонд нөлөөлсөнгүй. Тэр үргэлжлүүлэн Ноаг халамжилж бас түүнтэй болцож дотн харилцаанд ороод хамт оройг үднэ. Маргааш Ник Ноотой захлан шатанд таарах үедээ ажил дээр 24 цаг роботоор бичлэг хийлгэж ажилчдын дотн харилцааг тандах болсон гэдгээ хэлнэ. Яг л түүний хэлсэн шиг робот офс дотор холхих ба ялангуяа Ноаг онцлон дагсаар.
Никээс залхсан Ноа өрөөнд нь явж ороод ажлаас гарах хүсэлтэй байгаагаа хэлээд өөрийнх нь хувийн амьдралд хэтэрхий хошуу дүрээд байгаа Никэд бүхнийг тодорхой болгох үүднээс би Саймонтай харилцаж байгаа шиг чи ч Софиятай харилцаж байгаа. Тийм болохоор зүгээр л хүлээн зөвшөөр гэж хэлв. Ноаг гарах гэж байх үед Ник гарнаас нь шүүрээд чи түнтэй унтсан уу гэж асуухад Ноа бидний харилцаа хөрснөөс хойш чи өөрөө хэдэн бүсгүйтэй унтсан бэ хэмээн зөрүүлээд асуув. Ник Ноад хандаж чи Саймонд хайртай биш би мэдэж байна. Гэхэд Ноа зөрүүлээд уучлж чадахгүй юм бол ядаж зүгээр л хүлээн зөвшөөр гэж хэлээд өрөөнөөс нь гарахад Ник хэлэх үггүй зогсоно. Ноамегийг ээж дээр нь хүргэхэд Ник ч бас дүүдээ баяртай гэж хэлэхээр ирэв. Ээж нь Никтэй ярилцах гэхэд Ник шууд л дургуйцсан. Улмаар Мэги түнтэй ярилц гэж ахаасаа хүсснээр Ник ярилцахаас өөр аргагүй боллоо. Ээж нь Мэгийг асрах эрхийг Уильям руу шилжүүлэх гэж байгаагаа хэлэхэд Ник намайг орхисон шиг Мэгийг ч бас орхих гэж байна уу хэмээн ширүүхэн асуув. Гэтэл ээж нь цусны хорт хавдартай болсон гэдгээ хэллээ. Анабель 4 жилийн турш хавдартайгаа тэмцсэн ч одоо түүнд тийм ч их хугацаа үлдээгүй аж. Анабель Никийн гарнаас нь атгаад намайг үзэн яддаг гэдгийг чинь мэднэ. Гэхдээ Мэгийг харж хандаарай гэж хэлснээр тэдний яриа дуусав. Үүний дараа Анабель Мэгийг үнсээд түүнийг ахтайгаа хамт байх болсон гэдгийг нь хэлнэ. Тэр өдөр Мэгийг өрөөнд оруулж унтуулсныхаа дараа Ноа явах гэж байлаа. Энэ үед Ник Ноагийн гарнаас нь барьж авахад Ноа эргэж хараад инглээгээд байдал улмал дордно гэв. Тэд дахиад л өөрсдийнхөө мэдрэмжнээсээ зугтааж чадахгүй дотн харилцаанд орлоо. Никийг сэрэхэд Ноа байсангүй. Тэр босоод түүнийг хайх гэхэд Мэги Ноаг явчихсан гэдгийг нь хэл. Инфо өгөөд орч алцгал та. Месси шин мэдрэмж. Ноа машина жолоодон буцаж байхдаа уйлсаар. Гэтэл нэг зүйл анзаарэгдсэн нь түүний хормой цус болсон байв. Тэрээр эмнэлэгт очиж үзүүлэхэд Ноа 3 сартай жирэмсэн болсон байх бөгөөд урьдчилсан шинжилгээ үзэлгээр хүндрэлтэй төрж магадгүй гэдгээ олж мэднэ. Энэ мэдээг эмнэлэг дээр Ноаг ирснийг анзаарсан Майкл ч бас мэдчихв. Ноа Женатай уулзаж яах талаараа ярилцсан. Жена энэ мэдээг Никт хэлэх хэрэгтэй гэв. Учир нь 3 сарын өмнө гэхээр Женагийн хурмын өдөртөө давхцаж байгаа болохоор Ник гарцаа байхгүй эцгэнэ гэж Жена үзэв. Жена нагц ихч болно гэж баярлахад Ноа Никт хэлэхгүй байхыг хүсснээр Женач тэр Леонч тэр энэ нууцыг Никт хэлэх аргагүй байдалд орно. Энэ үед Майкл Софиятай уулзаж өөрийн олж мэдсэн мэдээллээрээ сүрдөөлж нэр дэвшиж байгаа гишүүний охины шинэ найз залуу өөрийн дүүгээ жирэмсэн болгосон. Гэх гарчиг Софиягч тэр эцгийгч тэр Никигч тэр бүгдийг нь сүйрүүлж чадна гэдгийг анхаарууллаа. Майкл эмнэлэг дээрх асуудлууд нь шийдэгдэхгүй бол энэ бүхнийг зацхтаа огтхон ч эргэлзэхгүй гэдгээ илэрхийлнэ. Тэр шин зохиогдсон компани үйлчлэг дээр София Ник хоёр хамт очиход Саймон Ноа хоёр ч ирсэн байлаа. Ноаг ариун цэврийн өрөө рүү алхаж явах үед Ник түүнийг өөртөө нааж үнсэх ба энэ үед тэдний хамт байгааг харсан София нэгэн тав болж байгаа Никийг өөрийн болгож чадахгүйгээ бүрэн ухаарна. Ноагийн дотор муухарч эхлэхэд Ник түүнийг гэрт нь хүргэхээр болов. Ник Ноаг гэрт нь хүргэж оронд нь хэвтүүлээд хүнчлөөр хучих үед Ноа Никийн хацрыг нь илээд түүнийг Софиятай гэрлэх нь зөв гэж хэлв. Үүнийг сонсон Ник бид илүүдээр байж болох байсан. Гэхэд Ноа чи намайг уучлахгүйгээр миний хүүхдийн эцэг нь байж чадах уу хэмээн асуув. Ник юу ч хэлэхгүй дуугүй суух үед Ноа энэ бол бидний түүх үнэхээр дуусах гэж байгаа мөч гэж бодож байна. Баяртай Ник гэж хэлснээр Ник босож үүд рүү алхах үедээ гэнэт зогсоод баяртай сэвхтэй гэж хэлээд гарч явлаа. Удалгүй Анабель нас барж түүний оршуулга болж байхад Мэги дуу муутайхан сууна. Энэ үед Уильям түүнтэй юм ярих гэж оролцсон ч Мэги түүнийг тоосонгүй. Түүгэрч барахгүй Мэги өөр хүүхэдтэй тоглоом булаацалдах үед Уильям тоглоомоо хуваагаад тоглож болох талаар хэлэхэд Мэги түүнийг аав нь биш түүнээс болж өөрийнх нь аав нь явсан хэмээн хатуухан хэлнэ. Энэ үед Ноа Мэгитэй ярилцаж хэнэгнийг уучлж өршөөх нь ямар чухал гэдгийг ялангуяа хайртай хүнээ уучлах нь хамгийн чухал болохыг ойлгуулж
түүнийг тайвшруулав. София Ноатай уулзаж Майкл түүний жирэмсэн болсон гэдгийг мэдсэн талаар бас үүгээрээ сүрдүүлсэн талаар бүхнийг хэлэхэд Ноа маш тайвнаар энд үлдэж хүмүүс эртөрөө хизээ нэгэн цагт бүхнийг олж мэдхээс сэргийлэхийн тулд өөр тийшээ хизээч буцаж ирэхгүйгээр явхаар болсон гэдгээ Софияд хэлв. Ингэснээрээ Ноа гэж хүн энд огт байгаагүй. Харин Майкл хэнийг ч сүрдүүлж чадахгүй. Оршуулга дээр ирсэн зочид багасх үед Мэги хийсэн буруу үйлдэлээ ухаарч Уильямыг халуун дулаанаар тэврэх ба энэ үйлдэл нь Уильямын хүсэж байсан цорын ганц зүйл юм. Орой Ноа Мэгийг унтуулж явхаас өмнө Саймонтой уулзан түүнтэй салах ёс гүйцэтгэн. Орондоо унтаж чадахгүй бодол давтах Ник маргааш нь Софиягаас салах хүсэлтэй байгаагаа түүнд хэлэхэд София дотор нь хуралдаад байсан бүхэл зүйлээ ил гаргалаа. Тэрээр Никийг өөрөөсөө хэнийг ч хайрлж мэддэггүй. Бусдыг үргэлж шархлуулдгийг нь мөн тэдгэр шархалсан хүмүүсийн дундаас хамгийн том хохирогч нь Ноа гэдгийг ч хэлв. Өөрөөс нь бусад хүн бүхэн нэгнийгээ уучлж амьдралыг мэдэрч байхад зөвхөн Ник л өнгөрснөө тавьж чадахгүй. Бүхнийг буруутгасаар байгааг үннээр нь хэлсэн Софиягийн гарнаас Ник хатгаад түүнийг сүүлчийн удаа үнсэж баярлалаа гэж хэлнэ. Ник Ноа дээр очихоор гэрээсээ гарах гэж байхдаа Мэги ямар хурдан Уильямтай дотносож жаргалтай байгааг өөрийн нүдээр харж Софиягийн үгс үнэн байсныг ойлгов. Энэ үед эмнэлэгт илүүдээр албан тушаал горилж байсан Майкл таагүй мэдээ даргаасаа хүлээн авч ажилласаа халагдана. Муу мэдээ үүгээр дууссангүй. Түүн дээр хүүхдээ алдсан сэтгцийн гэмтэлтэй өвчтөн ирсэн байх ба тэр нь Брайер байж таарав. Ник Ноаг хайсаар ирэхэд Ноа яг л салхас хийгээд явах гэж байлаа. Нэгэнт томорсон гидсийг нь Ник өөрийн ирэхгүй анзаарч Жена Леон хоёрлоо хараад хүүхдийн эцэг нь өөрийгөө гэдгийг мэдхэн тэр. Ник хариуцлага хүлээхэд бэлэн бас Ноад хайртай гэдгээ хэлэхэд Ноа түүнд боломж олгохгүй байхаар шийдэн шууд л машинаа асаагаад Никийг орхиж явлаа. Ник машиндаа сууж Ноаг гүйцэн зэрэгцэж ирээд түүнээс уучлалт гуйсаар. Ноа түүнд нүр өгөхгүй хэсэг уддагч Ник осол гаргах шахам тасралтгүй хөөцөлдсөний эцэст Ноа түүнийг хүлээн авч харин Ник Ноад хайртай гэдгээ хэлнэ. Тэд явсаар эцэг ихийнхээ харшид ирж зогсоод машинаасаа бууцхан яг уулзах гэж байх үед Никийн шийдвэрээс болж ажлаа алдсан ууралсан ир Никийг буудаад зогтаачхав. Эмнэлэгт сэрэх Никийн дэргэд эцэг их нь болон Ноа байлаа. Түүний хамгийн түрүүнд анзаарсан зүйл нь Ноагийн гид зэрэгэд хэвийн болсон байв. Учир нь Никийг ухаангүй байх хооронд Ноа хэдийнэ төржээ. Нэг л өдөр хүүхэдтэй гэдгээ мэдээд улмаар нүдэнэд нээх төдийдл хүүхэд нь төрчихсөн байх хачин мэдрэмж. Ингээд Ник Ноа хоёрын хамтын амьдрал цэцэглэнэ. Тэд төрсөн хүүгээ хараад аз жаргалдаа омбож байлаа. Ник өмнө нь бэлгэлж байсантайгаа адилхан зүйлтийг Ноад бэлгэлэхэд Ноач зүйлтийг таатай хүлээн авч хүзүүндээ зүүн. Хүүхэд нь ойрмоглож эхлэхэд Ноа аяг кофе уухаар гал тоогоор ууга явлаа. Энэ үед Ник шархан бүрэн эдгээгүй болохоор хэсэг унтчихсан байх ба түүнийг нүдэ нээхэд Брайер гэрт нь ороод ирчихсэн гартаа хутгахтай мөн хүүг нь тэврээд зогсож байхан тэр. Ник утас руугаа ухас хийхэд Брайер утсыг нь төрүүлээд авчихв. Гэхдээ Никийн гол зорилго нь утас авах байгаагүй ба тэр утас руугаа гараа сунгах зуура хамгаалалтын дохоогоо дарж амжсан байв. Доод давхарт Майкл гарч ирээд Ноа руу дайрахад Ноа түүний гарнаас мултарч дээшээ гараад Брайераас хүүхдээ нэхнэ. Брайер хүүг өөрийн хүүхдээ гэсэн байр суурьтай байх бөгөөд өөрт нь байхгүй зүйлийг Ноа хүртэх эрхгүй гэж үзэж байлаа. Энэ үед доороос Майкл гарч ирэн Ноаг зурч аваад Брайерыг зогтаалгав. Брайер хүүг аваад зогтож байх үед Майкл Ноаг тэврээд Никтэй ярилцсан. Майкл өөрийгөө ямар ч газар ажилд орж чадахгүй болсон гэдгээ бас удахгүй энэ улсаас зайлах гэж байгаа гэдгээ хэллээ. Шархнаасаа болоод босож чадахгүй байгаа Ник түүнийг чиглэн мүлгсөөр. Майкл өөрт нь тийм ч их анхаарал хандуулахгүй байгааг анзаарсан Ник боломжийг ашиглан газраас гольфын зохиор шүүрч аваад Майклыг зохиод унгаачхав. Улмаар Майклийн гарнаас мултарч чадсан Ноа доошо бууж Брайер дээр ирэхэд Брайер нохойд нь хашигдаад цаашаа явж чадахгүй байдалтай зогсож байв. Тэр гартаа хутгатай байсан болохоор Ноа түүнийг зочоохгүй тулд нохоогоо дуудаж гэрлүүгээ оруулаад хүүг нь битгий гэмтэйгээ чимэн Брайераас гуйна. Дотор Майкл эргэж босоод Никийг алах гэж байх үед гинэт нохой нь дээшээ гарч ирээд архирч эхлэхэд Майкл аяархан ухрана. Нохой удаахнаар ойртож түүн рүү үсрэх үед Майкл хоошоо түлхэгдэн цонх хаглан газар тунлаа. Майклыг унаж байгааг хараад хэсэг сатаарсан Брайерийн гарнаас Ноа хүүгээ шүүрч аваад
Түүнд их сургуульд байх үеэсээ л дургу байсан гэдгээ хэлэн зохиж унгаахад удалгүй цагдаа нарч ирж Ник Ноа хоёр хүүгийнхээ хамтаар исэн мэнд үлдэнэ. Олон даваа нухчааг туулж өдий хүрсэн Ник Ноа хоёр хурмаа хийж тэдний хурман дээр ирсэн бүхэл зочид аз жаргалтай байлаа. Ник Ноаг хөтлсөөр урт цагаан лимузинд суулгаад бал сардаа явах гэхэд Ноа түүнийг зогсоож төлөвлөгөө өөрчлөгдсөн гэж хэлээд тэдний харилцааны нэг хэсэгт тодхон үлдсэн улаан машин руу заав. Гэхдээ Никийн бэртэл бүрэн эдгээгүй бас машины зээлийг Ноа төлөх болохоор Ноа машинаа жолоодож бал хасарлуугаа явж байгаагаар кино төгсдөг.